За одоо гарах гэж байна. Одоо 2 цаг болох гэж байна. Маш шалгалт нь бэлтий. Зүгээр л би амарлаа. Зүгээр л маргааш нисэе зэ. Маргааш хийгээд нөгөөдөр шалгалтаа өгье. People on the go. And the quality is insane for Одоо 12 цаг болж байна. 12:30 болох гэж байна. Яа. Тэгэхээр энэ номыг уншин гэсэн үг. Өнөөдөр хугацаанд үлдээлийн дуусгаж уншин гэсэн үг. Тэгэхээр өчтөр бол нэг хүүхдүүд байгаагүй. Яг гой төвлөрөө үйдсэн чинь нөр хүрсэн. Яа тэгэхээр өмнөдөө бэлдээд нэг цай уучаад тэгээд кафе орноод ихгүй бол номын сайгүй хүүтэн өчтөр орсон чинь хүмүүс бүр амар цутарсан байлээ. Би бол өчтөр тэгж амар цуцлааг үйсэн бол цутдаг болсон байна. Энэ дандаа нэг хэрэггүй цаасууд байна. Одоо энэ чинь мах чанжин чансан махныхаа шүллийг уугаад барна. За бай мишгай явлаа. Кофе 2 энерги зэрэг гоохч байна. Одоо юм байна. Хүүтэн байна. Өдөр бол 6 сарын 5 болчлоо. Одоо 2 цагийн дараа шалгалтаа өглөө. 3 хүртэл. Босгоод авчлаа хамаалах. Энэ хичээл дээр л. Энэ хичээл угаас явцгүйчлээ. Партнер бүгдээр ингэж шалгалтын дээр ингэж хэцүү байдаг гэсэн. Тэр үнтэй явцдаа ч хэцүүтэй гэсэн. Чаавсан юм бэ? Чи юу тасан? Бинийг асуух. За би шалгалтаас ирсэн байна. Шалгалтаас ирэхдээ би ер нь гайг авсан. Яг 3 өртөөнийхөө яг 1-р өртөнөөс
ингээд диш оноо авчихсан. Нэгдүгээр өртөгөө уусаа би нэг уншаагүй. Нэг сэдвийг л аягүй сайсан. Тэгээ бусдын болохоор зүгээр л халтурдаад аваа явсан байсан. Тэгээд два асуултууд авсан. Дараагийн өртөн дээрээ болохоор мэддэг юм авсан. Мэддэг. Тэгээд нэг тийм асуужсэн сэдв байсан. Дараагийн өртөн дээр болохоор яг жоохон эхний хоёр дээр яг л дүндээ ирсэн заяа. Уусаа голын дээр бол би аягүй сайн ирсэн. Тэр сүүлийн дээр нь болохоор би ер нь бол толгой ингээд дүүрээд ерөөсөө ойлгохгүй асуултаа ойлгохгүй тэгээ багш үүдээс ингээд наваа зогсоож юм асуугаадсан болохоор тэгээ ингээд багш үүдээс тайлбарлаж өгөөд гэсэн болохоор ми толгой дүүд болоод бодож юм явж авахгүй болоо тэгээд багш үүдээс харчаад багш ирэг ингээд тэгээд мэддэг юм надад тэгээд халталт яриа тэгээд багш нар маань надад оноогоо өгсөн тэгээд сая өөртөө юм дахиатай хоол хийлээ. Тий. Сайн л ирсэн. Одоо 4 цаг болох чинь. Тэгсэн чинь манай нохог юм байж байгаа зэрэг. Тэгэхээр үзүүлнэ. Яа. Тэгээд нэг өдөр шалгалтай өнөөдөр бол хагас өдөр өчтөр нэг энержи дринкээс олж ирсэн унтаж чадаагүй. Тэгээд өглөөний өөрийн 4 цагаас 11 хүртэл унтсан. Тэгээд тэгээд өдөр нөгөө унтсан байсан болохоор гайгүй. Тэгээд нэг өдөр шалгалтандаа бэлдээ. Гэхдээ тэр нь болохоор амаар биш болохоор нөгөө танхимаар. Гэхдээ нэг юм нь ашлаа хитэн тесттэй тестний хараас дахиад задгаатай. Тийм болохоор гайгүй байгаа гэж бодож байна. Тэгээд миний нүур бодолт нэмэрхүү. Гэтэ би амар залхуураад гэрээсээ гарч чаддгүй. Одоо 5 болох гэж байна. Тэгээд зүр гэрээсээ идэм үү зүр нүрээ бодчихлоо. Усанд орчлоо. Уса манай гэрээс ирж манайч манай ээжийн дүү ирж бичүүгээр нь авах юм шиг байна. Тэгэхээр тэр том байхгүй. Тэгэхээр би л үрс тарчих шүү. Тэгэхээр зөв гэртээ хичээлээ тийм үү? Айгу олон юм бэлдсэн. Зүгээр л би амарлаа. Зүгээр л маргааш нэсээ. Маргааш хийгээд нөгөөдөр шалгалтаа өгье. Би үнэхээр ядраад байгаа байхгүй юу? Бэлий. Зүгээр л хичээл хиймээргүй байна. Баярлалаа баяртай. Маргааш болчих. За одоо гарах гэж байна. Одоо 2 цаг болох гэж байна. Маргааш шалгалтыг бэлдээ. Тийм ээ. Аяавайда. Тэгээд юу хийхээ мэдэхгүй байгаа учраас аяг таван уу. Ямар нэг юм толгойн дотор цэглэв. Хүшийн холдоч сая юм биш юм. Тэгэхээр би одоо юу хийх гэж байна гэвэл би таргуулаа. Задлаад гэвэл тооч баруунгүй ийм 160 процент хууцнуудыг уншина. Уншаад шалгалтанд бэлдээ.
та. Гурван таларсан байт юм аа. Дахианы магны тос. Шүтээ байгаад гараа. Одоо сургууль гэж маш их юм биш. Тэр яагаад тийм бэ? Цагийн дараа Таа ч уушруу гэж үзсэн. тэгэхээр маргааш бол би шалгалттай. Гэтэ маргааш шалгалтанд нэг тийм бэлцээ юм алга. Тэр чинь ингээд өртөжлсөн 2 3 багш нар биш. Зөвхөн нэг багш л сууж байгаа. Тийм болохоор би нэг бэлдэхгүй байна уу? Уусаа тийм болохоор зүгээр л байхаагаараа унших маншаад тэгээ зүгээр ахтер бэлдмээргүй байна. Тийм. Тэгээ сая уусаа би бэлдэх гэж жагаад юу анги хаацаа хонь очиод тэг хоцроо очсон болохоор уусаа дууссан. Би тийм болохоор одоо зүгээр л юм хийж идий. Шарсан маань шийж идий. Тэгээд яг тэр хичээлээ жоохон бэлдээ гэж бодож байна да. Yes. Би одоо бан шийдэх гэж байна. Шарсан маань хараа шарчиж. Гэтэ яг зүгээр. Тэрчхэн гэдэг Барби үзэж байна. In my day, no one thought a girl. Яна. Тари. Өнөөдрийн шалгалтын хувьд гэх юм бол их гоё багш таарсан. Гэтэ өнөө би бэлдээгүй гэсэн шүү дээ. Үнэхээр би яг бэлдээсэн. Тэр тусмаа бүр миний бэлдээгүй сэдв ороод ирсэн. Гэтэ яг дайжууд авсан. Дайжууд авсан. Тэгэхгүй тэр багш маань ингээд амар залуухан ингээд тайван хүн байгаа болохоор тэр багшаагаа хараад баг зэрэг тайвшраад сандарч байгаа гэсэн тэгээд болохоор дайжууд авсан. За одоо нүрэ бодсон уйка харагдаж байна.
Тэгээд одоо сургууль орж локро суллаа да гэж бодож байна. Сургууль ороод манай сургуулийн нөгөө нэг яг нэг юм гад аягүй модтой уралтай байхгүй. Тэгээд тэр хэсгэрээ суухад надад аягүй гоё байдаг. Тэгээд тэр хэсэгтээ ингээд номоо уншия гэж би бодож байна. Yes. Бүр ингэж ярмаар юм шүү. Дэмсэн тиймэрхүү байна. Тэгээд сургууль гарыг локро суллаа. Манай халуун юм. Манай сургуульд үйл ажиллагаа хийж болохоор ном унш доторлоо. Тийм болохоор өөрийнхөө даах хэмжээгээр локрохоо өмчлөлээ гэж бодож байна. Буцаад юм аа. Хайрын хэлттэй. Ачаа хулгайч таахгүй сургууль. Яг хурд юм алга болоод байдаг. Тэгэж байж. Ийм даун